яг дараагийн бичлэгтээ төвтэй мөрөл найзуудаа. Энэ удаагийн бичлэгээр их ухаантай зүйл ярих гээд шилээ зүчгэлээ. Амар ухаантай зүйл ярих. Гасчиг дээр харж байгаа ажлаа сургуулиудын талаар ярилцсанаа хэдүүлээ өнөөдөр. Би энэ шилийг зүсэж чинь нүд рүү гэрэлцэх байна. Окей. Дэлгэрэнгүй болоод Монголын их сургуулийг Эндхийн их сургуультай харьцуулж үзнэ. Хоёуланд суралцж байсан хүний үүднээс. Анзаарсан болвол би Монголд бас сурж исэн гэдгээ дөнгөж сая дурдчихлаа. Анзаарсан уу? Тийм би сурч исэн. Тийм тех. Юм амар хэрүүлийн чанартай ярьтыг. Хэрцэж хамтаа. За тэр жахаа. Би Монголд мандах их сургууль суралцж байсан. Одоо энд болохоор Macquarie University-д суралцдаг Австралийн Сидней хотод. Тэгээд одоо энэ хоёр сургуулаа хоорондоо харьцуулж та бүхэнд ярьж өгье. Тэгээд аль болох бичлэгээ зэгцтэй ойлгомжтой тодорхой байлгахын тулд би олон юм нуршихгүйгээр тодорхой явъя. Хамгийн ихэнд та нарын толгой дотор сургалтын төлбөр орж ирсэн үү? Ялгааны талаар ярилцахад. Тэгэж мэдээд би хамгийн сүүлдийн сургалтын төлбөрийн талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Одоо л хамгийн ихэнд хэдүүлээ кредит тоололтын талаар ярилцъя. Яаж кредит тоололт явдаг вэ гэдэг талаар ярилцгаая. Хэдэн кредитийг чи үдсэн байх ёстой вэ? Энд бакалаврын зэрэг авахын тулд Монголд бакалаврын зэрэг авахын тулд бас хэдэн кредит үдсэн байх ёстой вэ гэдэг талаар хамгийн ихэнд ярилцгаая. За энд бол энд бакалаврын зэрэгийг авахын тулд сурж байгаа мэрэгчлээсээ хамаарат өөр байдаг. Миний хувьд болохоор хоёр сургуультай хоёуланд санхүү болон бизнесийн зэрэглэлээр суралцж байсан. Тийм болохоор миний мэрэгжлийн дагуу би Австралийн Сидней хотод сургуулаад төгсөхийн тулд би 240 кредитийг дор хаяж цуглуулсан байх ёстой. Тийм. Тэгээ Монголд болохоор би мандах их сургуулийг би санхүүгийн мэрэгчлэрээ төгсөхийн тулд 120 кредит цуглуулсан байх ёстой. Гэт тоон дээр кредитийг сонсонгууд энд айгүй хичээл үзээд Монголд эндхийнхээс хамаагүй цөөхөн хичээл үзээд ам шиг санагдаж байна уу? Гүү найзуудаа гүү. Монголд хичээл үздэг. Монголд нөгөө нэг ерөнхий мэдлэгийн хичээл гэх тиймэрхүү хичээл үздэг. Энд болохоор тийм байхгүй. Энд бол шууд мэрэгжлийн суурь хичээлүүдээс л эхэлдэг. Юу ерөнхий мэдлэг, юу монгол хэлний хичээл. Тийм байхгүй. Шууд чи мэрэгчлээ сонсон бол тэр мэрэгжлийн чинь дагуу хичээлүүд ордог. Тэгээд яагаад кредитний өндөр байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл нэг хичээлийн 10 кредит. Нэг хичээл нь 10 кредитээр тооцогддог. Монголд бол нэг хичээл нь 2-4 кредитээр тооцогддог. Чи нөгөө нэг Монголын болохоор хэрэг цагийг тэр хичээл зориулж байгаасаа хамаарат идэх хаа. Миний санаж агаар буруу санаад байна уу? Зүг бидтэй. За мэдгүй тийм л байх ёстой заяа. Тэгээд энэ нэг семестрт доотлон жишээд ер нь бол ерөнхийдөө 4 хичээл үздэг. 4. Монголд болохоор доотлон 5 хичээл. 5 ба 6 хичээлийг чи нэг семестрт Монголд үздэг. Тийм л нэ. Энд бүр ингээд онцгой нөхцөл байдалтай эмнэлгийн бичиг баримттай хүүхдүүд л 2 хичээл үздэг. 2-3 хичээл үздэг. Олон улсын сурагчдын хувьд бол бүр тийм онцгой нөхцөл байдал үүсээгүй бол ерөнхийдөө 4 хичээлээр үздэг. Тэр нь чиний визэнд асуудалгүй. За дараагийнх нь ялгаа болохоор хичээл заах арга барил. Хичээл заах арга барил. Хичээл заах арга барилын хувьд болохоор ер нь Монголтой төстэй. Гэтэ яг ашиглаж байгаа сургалтын материал нь өөр. Энд арай сүүлийн үеийн материалуудыг арай сүүлийн үеийн технологитой хослуулж хичээлээ заадаг. За ингэж хэлсэнгээд намайг Монгол сурч байгаа хүмүүс минь бариад идчихвээ. Тэгэхдээ яг үнэн байдал нь бол тийм л байгаа. Яагаад гэхээр энэ бүх сургалтын систем нь сүүлийн 3 жилийн материал дээр явагддаг. Монголд болохоор бүр дээр үеийн материалуудыг ашиглаад байдаг. Энд бол тэхгүй. Хэрвээ чи дээр үеийн материалыг ашиглах юм бол чиний бие даалтан дээр оноо хасагдана.
арай ч онаасдаг юм а тэрийг тооцдоггүй юм. Аль болох сүүлийн үеийн материалууд одоо 25 он штэ. Тийм болохоор 22 оноос хойших материалуудыг аль болох ашиглахыг хичээгээрэй гэдэг. Тийм байна. Тэгээ сүүлийн үеийн технологи гэдэг нь одоо манай нэгтлэнгийн хичээл дээр гэх юм бол Xero гэдэг програмыг бид нэр ашигладаг. Энийг Монголд ашигладаг ч байж магадгүй. Намайг сурж явах үед ийм надад заагүй. Намайг сурж явах үед надад Excel-ийг л зааж ирсэн. Тэгээд өөр ганц хоёр тийм санхүүгийн програмуудыг бас зааж өгдөг. Тэгээд яг орчин үе цаг хүлтэйг энэ байгаа оюутнуудыг аль болох ингэж хөл нийцүүлж чадах гэж хичээд юм шиг байгаа. Хичээд юм шиг байгаа. Миний ойлгосноор тэр нь ч биднэрт сайн. Яг үл ажлын байран дээр гараа бид нэр сурцсан. Тэгээ ажилд орохт нь нөгөө нэг CV-н дээрээ, resume дээрээ чи тэр програм дээр ажиллаж чаддаг бол skill гэдэг хэсэг дээр нэмж өгнө гэсэн үг. Хичээл заах арга барилчлалын хувьд болохоор ер нь бол төстэй. Тийм. Яа харахгүй төстэй. Яг л багш нь орж ирээд лекц тавиад араас нь семинар ороод тэгээд туториал яг нь семинарыг энэ семинарч гэж дууддаг. Туториал гэж дууддаг. Тэгээд лаб гэж дууддаг. Монгол бас лабар дууддаг хаа миний мэдхээр зүг битстэй. Тийм тэгэхээр ер нь бол тэрүүгээрээ төстэй. Тэгээд дараагийнх нь болохоор бидалт болон шалгалт. За ингээд хэлэнгүүт Монголд амар их шалгалт авдаг. Бүр айгүй их шалгалт авдаг. Гэхдээ тэднэр нь чанартай байдгүй гэхээр үгүй, нэн үгүй болоход үгүй. Ягаад гэхээр би оюутан байхдаа шалгалт өгдөг байсан. Тэр шалгалтын ард юу болдог байсныг би мэднэ. Намайг юу ярьж байгаа гэдгийг баг манай найзууд бол мэдчихэж байгаа. Яа тэгэхээр шалгалт авч ингээд квиз авдаг байсан. Тэгээ бид нар ингээ хоорондоо ингээ ярилцж байгаа тэр квизээ бүгэлдэг байсан. Нэгнээсээ мэдгүйгээ асууж ингэж ерөнхийдөө бол хуулж агаад. Яана. Заавчлаар. Тийм болохоор чанартай гэж бол би хэлэхгүй. Шалгалт нь маш чанаргүй олон шалгалтыг авдаг. Энэ үг хэлгээд. Яагаад тэгэхээр семестр дундуур амрахаас өмнө шалгалт авдаг. Midterm-ийн шалгалтыг авдаг Монголд. Тэгээд тэр нь quiz гэдэг. Намайг оюутан байхдаа бол quiz хийсэн. Яагаад тэгэхээр би Монголд ковид үед оюутан байсан. Тэгтээ яг танхимын хичээлд явдаг байсан. Маска зүгээд. Тийм лээ. Сүүлд яг нааш ирэхээс дөнгөж өмнөхөн биднийг удаалт жилээцийн санхүүгийн шалгалтаа, мэрэгжлийн хичээлийн шалгалтаа цаасаар өгч үтсэн. Яг нааш ирэхээс өмнөхөн. Бусдаар бол дандаа квиз өгдөг. Энд чи харин яадаг вэ гэхээр энд чи аюу сонирхолтой заяа. Чиний дүн гарах систем нэг бол бидалтан дээр суурилсан, нэг бол final exam дээр суурилсан гэж явдаг. Жилээцийн одоо семестрийн төгсгөлийн шалгалтын дээр чиний дүн чинь ингэж одоо суйрлаж гарна. Эсвэл чиний хийсэн бидалтан дээр суйрлаж гарна гэсэн хоёр төрлөөр гардаг. Гэхдээ тэр нь болохоор хичээлээсээ хамаарат байдаг. Ихэвчлэн одоо ингээд нарийн хичээлүүд одоо мэрэгжилтэй холбоотой хичээлүүд нь шүү дээ. Одоо би хэллээ шүү дээ санхүү бизнесээр сурдаг гэхээр санхүүгийн хичээлүүд болон бизнес экономиксийн хичээлүүдийг болохоор би final exam гэж тустай шалгалдаг тэгж дүнгээ авдаг. Тэр нь болохоор нийт шалгалт одоо нийт дүнгийн 50% нь тэр шалгалтаас бүтдэг гэсэн үг байхгүй юу? Үлдсэн 50% чи хаанаас цуглуулгыг хэрж ангийн идэх оролцоо би далтаас олж аав. Тэрэн дээр чи бүтэн оноо авахгүй бол чи тэр хичээл дээр фейлтнэ гэсэн үг. Шалгалтын дээр фейлтлээ бол чи тэр хичээл дээр фейлтнэ гэсэн үг. Тэгээд энэчээс жилийн одоо final exam бол үнэхээр чанга явагддаг. Ингээ нэг анги байгаа зав. Тэр ангид дүүрэн хүүхэд байхгүй. Тэр ангид тор хаяж 2 ба түүнээс дээш багш нар байгаад дөнгөж 20 хүрэх үгүй хүүхдүүдийг нэг нэгээр нь маш хол зайтай ингэ суулгаад тэгээ шалгалт авдаг. ID ингээд сурагчийн ID-г шалгаад ингээд оюутны ID-га хараад энэ хүн үнэхээр мөн байна уу, үгүй байна уу гэд тэгээ хуулахгүй гэсэн цааснаар гаруйс өмсөг зуруулаад тэгээ бүгд 80 юм болж иж тэр шалгалтыг авдаг. Гэхдээ яг энэ ч бас заримдаа quiz мэс авдаг л та. Гэхдээ тэр нь тийм өндөр хувийг болж дүнгийн хувьд тийм өндөр дүнг хувийг эзэлдэггүй нэг 5% хувьтай quiz-үүд бол байдаг. Тэгээд тэнтрийг ингэж авдаг. Ер нь бол хичээлээсээ хамаардаг. За дараагийнх нь бол ойлгомжтой сурж амьдрах орчин гэдэг хэсэг ба.
би амар гоё бодож алсан бас сурж амьдрах орчин. За энэ дээр бас би Австралиг илүү гэж үзнэ. Яагаад гэхээр би одоо та нарт энд кампуса яг энэ чинь ингэж харуулъя заяа. Ийм том газар, ийм хол барилган дээр бүх мэрэгжлээрээ тусдаа нэг барилгатай. Тэгснээ тусдаа бүр номын сан гээд 5 давхар барилга байгаа. Зөв санаж 5+6 тавлах байх хэрэгтэй. Тийм барилга заяа. Тэгээд дээр нь нэмээд бид нарыг ингээд чөлөө цаг өнгөрүүлэх хэсэгтээ билар тоглоно, автомат тоглох. Тэгт тийм олон биш л дээ нэг хідэн ширхэг байдیں۔ Тэгэнгүүтээ сургууль дотор баартай. U bar гэж нэрлэдэг. Энэ баг ихэнх сургуультанд байдаг. Энэ яг нэг бар гэдэг шиг бар биш. Зүгээр нэг communication хийдэг хэсэг гэхгүй ингээ бөөндөө цуглараад бөөндөө юм ярьж байж болно. Гэхдээ яг алкогол уудаг хүмүүс байвал алкоголоо ууж болно. Энд чинь алкогол нэмэх 18 гэж заадаг. Гэхдээ багш нар нас хамт уудаг. Энэ талаар дараа ярилцгаа. За юу ч гэсэн тийм орчин нөхцөл байгаа. Тэгэнгүүтээ юу ярих гэжлээ. Тэгэнгүүтээ ингээд сурагчтайгаа зөв боловсон өнгөрүүлэх, сурагчтайгаа хичээлээ тавтах нөхцөл байдлаар нь бүрэн хангаж өгдөг юм шиг санагдсан. Тиймэрхүү. Монголын хувьд болохоор би мандах их сургууль сурч байсан гэж хэлсэн шүү дээ. Мандах их сургууль болохоор нэг юм том барилга бас нэг 7-8 давхар илүү 6-7 давхар жилүү нэг тийм өндөр барилга. Тэгэнгүүтээ залгаа нэг барилга байдаг байсан. Тэрэн гэхдээ лицей сургууль гэж явдаг байсан. Мандах лицей сургууль гэж явдаг. Тэгээ бодохоор хамаагүй суралцах нөхцөл байдлын хувьд энд хамаагүй илүү агахгүй сургуулийн байраар хангаж байгаа зүйл нь болохоор оюутны байр, жим энэ төр бүгд тусдаа нэг газар байдаг. Тэгээ оюутны байр нь сургуультайгаа амар ойрхон байж байдаг. Тэгээд биеийн тамирын нэг жим, фитнес энэ бас тусдаа нэг барилгатай. Тэгээ мандахыг болохоор бүх юм ингээ нэг барилга дотроо байдаг гэсэн. Оюутны байр нь би хаана гэдгээс байсныг бол мэдэхгүй байна. Оюутны байр нь ямар ч тач тийм ойрхон байсан бол гэж байсан байх гэж бол би бол мэдэхгүй байсан болов. Би бол оюутны байр сайн сандаггүй. Ойрхон байсан болов. Мэдэхгүй. Сандаггүй байсан л байж магадгүй л байх. Гэтэ мэдгүй байна. Мэдтгэн доор бичээд өгөөрэй. Би бол сайн. За дараагийн хэсэг нь сая хальт дуртай өнгөрсөн шүү дээ. Багш нь сурагчтайгаа уудаг гинүүдээ гэд нэг хальт тийм дурдснууд. За одоо болохоор багш сурагчдын хоорондын харилцаа гэдэг зүйлийг ярилцъя. За хамгийн их нь монголоо ярья. Манай Монголд бол багш нарыг амар хүндэлж дээдэлдэг. Багш хүн гэдэг бол үнэхээр хүндэлж дээдлэхийн аргагүй хүн. Би ч гэсэн багш нарыгаа бүгднийг хүндэлдэг. Монгол гадаад гэдэлгүй би бүгдийг хүндэлдэг. Тийм харилцаатай. Илүү тийм албаны ингээд байдаг. Багштайгаа ингээ хамаагүй суул чөлөөтэй байж болдоггүй. Зарим залуу багш нар бол байж болдог. Гэхдээ хөгшин багш нартайгаа бид нар аль болох ингээд ясархож ингэж хүндэтгэлтэй байдаг. Тийм үү? Энэ болохоор хөгшин залуу гэлтгүү маш чөлөөтэй байдаг. Зарим одоо ингээд хөгшин багш нар нь түрүүн дурдсанчлан сүрэн хэлсэнчлэн ингээд нэг U bar гэдэг тэгсэн штэ тэрэн дээр ингээд одоо хичээлийн эхний өдөр оюу хоорондоо танилцдаг өдөр гээд тэгээ тэнд минь ингээд багш нар нь пиа ууж мууцсан. Тэгээ хүүхдүүд нь хажуугаар ингээд пицца эзэн шигээ тэгээ ингээд эргүүл ингээд тоглоол бийждэг. Тэгээ багш нь ингээд хамт билаар тентэр тоглоод хамт тэр нэг сургууль дээр байдаг нэг хэдэн ширхэг автомат тоглоом мэдэхгүй юу. Тэр нэг ингээд товчлоор дараад ингээд бэлдээд байдаг тоглоом. Би энэ зургийг оруулчих. За би нэрийг мэдэхгүй байна. Тийм тоглоомнуудыг тоглож моглоо тэгээ байж байгаа хгүй юу. Тэгэнгүүтээ хичээл орох арга барилнаас нэг хичээлээ орж байгаа зан төлөвөнд арай жоохон өөр ингээд аль болох юм суул чөлөөтэй байдаг. Монголд болохоор илүү ийм албаны хичээлийг яг хичээл гэсэн үүдээс ордог болол энэ болохоор багш нар ингээд дээл суул яриа ихтэй тэгж хичээлээ ордог. Тийм тэглээгээд нэг тийм сөрөг нөлөө байхгүй. Монголдас хүндлэлээ гэдэг сөрөг нөлөө байхгүй. Хоёулаа л болдог. Хоёуланд нь л энэчээ байгаа одоо нэг Монгол хичээлээ зааж байгаа багш нарын хувьд болохоор Монголынхоо нөхцөлд Монгол хүүхдүүдтэй зориулж зааж байгаа. Энэчээ байгаа хүүхд
багш нар болохоор энэ АУС-ийн хүүхдүүдтэй зориулаад тэгж орж байгаа гэхээр ингээ нэг соёлын ялгаа гэдэг зүйл нь гарч ирж байгаа хгүй энэ дээр. За хамгийн сүүлийн хэсэг нь нөгөө нэг алдарт төлбөр хийдвэ, үн төлбөр хийдвэ наа, яаж гинэ гэдэг зүйлийн талаар ярья. За би мандахын үнийн мэдээллийг бол үнэхээр марцчихжээ. Би бүр мэйлээ ухаад ч олддоггүй нөгөө нэг. Тэгээд нөгөө нэг очиж сургалтын алба дээр очиж төлбөрөө төлдөг байсан юм шиг байна. Тэгээд ч юм уу надад ерөөсөө тийм алга цаасаар л баримт заримт авч исэн юм шиг байгаа юм. Тэгээд би интернетээс буюу Facebook интернетээс хайлаа. Эхлээд би вебсайтаас нь хайх гэж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь вебсайтн дээр нь төлбөрийн талаар мэдээлэл байдгүй мэн. Тэгээд юу яагаад Facebook-ийн төгсөгчдийн группээс сая 25 оны төгсөгчдийн группээс хайлаа. Тэгсэн чинь мэрэгжлээс хамаарад үнний мэдээлэл нь өөр байгаа мэн. Тэгээ санхүүгийн мэрэгжил гээд хайгаад үзсэн чинь 5 сая гарантай 6 сая орчим байгаа мэн. Тийм төлбөрийн хувьд нэг хичээлийн 5500 буюу нэг семестрийн $22,000 буюу жилийн $44,000. Ер нь бол хаанаас суралцж байгаа айл улсын хүн гэдгээс хамаарат тэтгэлэг олдсон нөгөө хэмжээнээс өөр юм шиг байлээ. Тэгээ намайг анх хэлсэж орж байхад $10,000 тэтгэлэгтэй байсан. Одоо ямар байгаа гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нэг тиймэрхүү. За өөр мартаж сансан нэмж ярих зүйл гэвэл яг Монголда яг адилхан жилд 2 семестр дундын амралт, тэгээ семестр хоорондын амралт, зуны амралт, өвлийн амралт гэд бүгд яг адилхан байгаа. Гэхдээ зуны амралт нь Монголтой адилхан бас хөөрхөн хурд хугацаанд. Гэхдээ нөгөө нэг та нарын мэдж байгаачлан энэ одоо Монголд өвөл болж байхад энд зун болдог гэд эсрэг байгаад идэв штэ. Нэг тиймэрхүү. Өөрч тэгээд 50 да. Энэ удаагийн бичлэг маань нэг иймэрхүү л байлаа. Энэ бичлэгийг би хийх гэж хэдэн удаа бичсэн гэж бодож байна. Энэ одоо ингээ миний заяа нийтдээ 4 дахь удаагийн яг ингээд сургууль хоорондын ялгааг ярьж байгаа бичлэг. Би энэ бичлэгийг одоо постлаасаа л гэж бодож байна. Ямар ч байсан одоо дүүрс та нарын бичлэгийг үзчихвэл би тэгэл одоо гайгүй энэ даа л гэж бодоод үзтээ. Тэгэхгүй би бүр ингээ сая өнгөрсөн 7 хоногт бичлэг ороогүй штэ. Тэр чинь энэнийг бичгээд би оруулаагүй заяа. Тэгээ би битсэн. Би нилээдэн бичлэг битсэн. Тэгээ болоогүй юм. Ягаад ч юм болохгүй байлээ. Тэгэхээр н оруулаагүй. Тэгээ одоо энийг оруулахаас өөр сонголт надад байхгүй. Би оруулна. Тэгээ энэний дараагийн бичлэг маань бас нэг хөөрхөн бичлэг орох байх гэж найдаж байна. Тэгээ та нар бас өөр ямар бичлэг үзмээр энэ тэрийг комент хэсэгт бичээд үлдээгээрээ. Тэгээ би энэ чадан ядан хийх гэж хичээнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай найзлаа.